За өдрийн төргий. Би та нарын бичсэн комментуудын сэдвүүдийг харжгаад тохиромжтой эсвэл гоё сэдвүүдийг сонгож аваад бичлэгээ оруулж байгаа шүү. Тийм болохоор сонсохыг хүсэн зүйлээ бичээд гараа. За өнөөдрийн сэдэв бол Cicada 3301 гэх интернет хамгийн хэцүү онцгой юм. Энэ нэрийг нь орчуулахаар голио эсвэл царцаа гэсэн утгаар гарч ирээд байгаа. Уул нь бол арай өөр амтан байгаа юм. Цаашдаа тэгэхээр зүгээр царцаа гэж ярьчих эсвэл царцаа ажиллагаа гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ амт нь 17 жилд нэг л удаа газрын гадар дээр гарч ирдэг бөгөөд маш өвөрмөц төрлийн амтан байдаг. За тэгэхээр гол сэдв рүү орцгоё. Энэ онцгой нь 2012 онд анх гарч ирсэн бөгөөд үүнийг 4chan гэх нууцлаг вебсайтаар анх цацагдсан байна. 3301 цаашлах тусам улам хэцүү болж байсан бөгөөд цааш явахын тулд кодчлол, криптографикийн талаар мэдлэг хэрэгтэй байв. Бас үгийн тоглоом, хуурмаг байдлын талаарх энгийн мэдлэгтэй байх ёстой. Үүний ард хэн байсан бэ? Ямар нэг шашны явуулах уу? Эсвэл dark web-ийн ямар нэгэн маниак уу гэх мэт асуултууд гарч ирсээр байсан мэдээж. Энэ онцгойг 3301 гэх дөрвөн оронтой тооны нэртэй хэрэглэгч оруулсан ба оролцож буй хүмүүсээс зурган доторх даалтан мессежийг олох даалгавар өгсөн. Зургийг интернетэд байршуулснаас хойш хэдэн минутын дараа хэн нэгэн текст хэлбэрээр зургийг нээж унших боломжтой болгов. Уг мөрөнд үсэг шифр холилдсон байсан бөгөөд тайлж уншиж чадсанаар дахин өөр нэг зургийн линк гарч ирсэн байна. Үүнээс цааш мухардалд орж гацлаа гэж бодсон ч Outguess гэх програмын ячаар датаг задлж номын мэдээлэл гарч ирсэн. Уг номыг кодтой ослуулан утгыг нь тайлахад нэгэн утасны дугаар гарч ирсэн байна. Тийшээ залгаж үзвээс You have done well. There are 3 prime numbers associated with the original final.jpg image. 3301 is one of them. You will have to find the other 2. Multiply all 3 of these numbers together and add a .com on the end to find the next step. Good luck. Goodbye. Маргааш нь хамгийн ихний зураг dark web-ээс гарч интернет даяар тавигдсан. Энэ онцгийг тайлах гэж оролдох хүмүүсийн товлон ихээр нэмэгдэж байсан ч тайлж чадахгүй л байв. Зарим хүмүүс үүнийг зүгээр хийт юм. Хэн нэгний утгагүй тоглоом гэж үзсэн бол зарим тийм биш гэдгийг батлахыг хичээж байсан. Дутуу байгаа 2 таг олохын тулд хэрэглэгчид зургийн өргөн өндрийг 3301-ээр үржүүлж гарч ирсэн тооных нь ард .com гэж бичвэл үнэхээр ийм сайт нээгдсэн байсан бөгөөд дотор нь цаг гүйж эхэлсэн байв. Цаг 0 болоход маш олон координатууд гарч ирсэн ба тэдгээр нь дэлхийн өнцөг булан бүртэйгээ янз бүрийн газрууд байв. 5 өөр үндэстний 14 өөр газар байсан. Мэдээч хэрэг хүн болгон шууд энэ газруудаар бүгднгээр нь явж чадахгүй бөгөөд ойрхон амьдардаг хүмүүст аз болж очисон байна. Харин байршлуулган дээр царцааны тэмдэг QR код байршуулсан байв. QR кодуудад зураг байрлуулсан байсан ба зурагны кодны цаана дахин нэгэн ном байв. Номноос кодыг нь тайлахад дахиад нэг өөр вебсайт гарч ирсэн. Харин эндээс бүх зүйл өөр болцсон буюу энэ кодыг тайлж эцсийн сайт руу нэвтэрч чадсан цөөн хэдэн хүнийг л бүртгэж аваад сайт хаагдсан байлаа. Сүүлд нь орж үзвэл бид дагагчдыг биш харин шилдэгүүдийг хүсэж байна гэж бичсэн байв. Эцсийн шатанд шалгарсан хүмүүсийг үе шаттай холбоотой нууцуудыг задлахгүй байхыг даалгасан. Ийм сануулга өгсөн ч бас өөр нэгэн учиртай гэж хүмүүс таамаглаж байв. Сар шахам намгүн байсны дараа subreddit дээр онцог дууссаныг харуулсан зураг гарч ирснээр даалгавар дууссан байна. Мэдээч хэрэг даалгаврын эцэст юу болсныг хэн ч мэдэж чадаагүй бөгөөд эцсийн шатанд оролцсон хүмүүс нууцаа огт задлаагүй юм. Царцаа 3301-ийг хайж байсан хамгийн ухаалаг хүмүүсийг олсон гэж үздэгч зарим зүгээр л цаг урсан хий дэмэ зүйлгэж итгэсэн хэвээр байв. Эцэст нь анхны зураг л асуултаар дүүрэн үлдсэн ч гэсэн бүх зүйл ингээд дуусаагүй. Тоглоомыг бүтээгчид PGP гарын үсэг гэж нэрлэгддэг таних кодыг сэжвэр бүр дээр үлдээж байсан бөгөөд энэ түүнийг дуурайж хуурамчаар үлдэж буй хүмүүсээс салгаж өгөх нууц түлхүүр мэт байсан. Царцаа мэдээлэл хийж иймэрхүү гарын үсэггүй хуурамч мэдээллүүдээс хол байхыг сануулав. Жилийн дараа ахин гарч ирсэн бөгөөд тоглоомын 2 дугаар үе шатыг эхлүүлв. 2 дахь үе шат нь эхнийхтэйгээ маш төстэй байсан бөгөөд зурган дотроос нууц мессеж олдож, мессеж нь ном руу хөтөлж, ном нь сайтын линк болгож зааж өгч явсаар The In-Star Emergence гэдэг нэртэй бичлэг гарч ирсэн байна. Энэ бичлэг нь маш ойлгомжгүй байсан бөгөөд ард нь нуугдаж байсан энэхүү анхны тоонууд нэлээд удаан хугацаанд нууц хэвээрээ үлдсэн. 2 дахь нууц нь эхнийхтэйгээ адил солилцлын кодоор хүмүүс хаан явж нууц код үлдээсэн газруудыг ухаж олж эхлэв. Энэ удаад өөр байсан 4 өөр үндэстний 8 ширхэг сайт байсан байна. Эхнийхтэйгээ нэгэ адилаар сүүлийн шатны хүмүүс мөн л нууцлагдсан мэдээлэлтэй газар руу орсон байна. 2 дахь тоглоомын эхнийхээсээ ялгаатай нь царцаа албан ёсны мэдээлэл хийлгүй нам гүм дууссан байна. Харин 2014 оны ихээр
3 дугаар шатны тоглоом эхлэв. Энэ удаагийнх муу адил. Зурагнаас текст гарч ирээд, текстээс ном гарч ирээд, номоос сайтын линк гарч ирсэн байна. Энэ удаагийн нэг онцгой зүйл нь гэвээс гарч ирсэн линк явсаар дахин өөр нэгэн ном дээр очиод зогсов. Энэ номыг Liber Primus гэдэг нэртэй бөгөөд латинаас орчуулвал First Book буюу анхны ном гэсэн утгатай байна. Хамгийн сонирхолтой нь царцаа энэ номыг бичсэн тодорхой байв. 2013 онд 2 дугаар шатны даалгаварт олдсон нууцлаг тоон бичээсүүд харин энэ номтой холбоотой байсан байна. Энэ номын кодыг тайлж унших амаргүй байсан бөгөөд дотор нь тунхаг бичиг, олон янзын гүн ухаан, үзэл сурталын баримтлалыг агуулсан байв. Дараа нь олон хүмүүс сондгоо хуудсуудыг шашны зан үйлтэй холбож бас тайлбарлахыг оролдсон байна. Үүн дээрх мэдээллүүдийг Dark Web-ийн хэрэглэгчдээс хамтдаа олохыг уриалсан боловч нэг их амжилт олоогүй юм. Өөр нэгэн хуудасны код нь нэгэн бичлэгийг гаргаж ирсэн ба энэ бичлэгийг Interconnectedness гэдэг нэртэй аудио байсан. Мөн эндээс хангалттай мэдээлэл авч бас чадаагүй. Номыг бүтэн тайлж уншихын тулд тусгай тэмдэгтүүдийг тайлж унших шаардлагатай бөгөөд одоо хүртэл зарим тэмдэгтүүдийг огт тайлж чадаагүй байгаа юм. Ном нь нийт 74 хуудастай ба одоогийн байдлаар ердөө 19 хуудсыг л кодыг нь тайлж уншиж чадсан. 2015 онд 4 дугаар шат буюу шинэ онцлог гараагүй учраас хүмүүс 3 дугаар үе шатыг даваагүй гэж үзэн Liber Primus-ыг дуусгасны дараа шинэ тоглоом эхэлнэ гэж найдаж номыг улам ихээр судалж эхлэв. Харин тэдэнд сэжүүр дэндүү бага байсан ба царцаагийн тусламж жаахан ч гэсэн хэрэгтэй байв. Жишээлбэл эцсийн шатанд шалгарсан хүмүүс эхний онцгойг тайлсны дараа тусгай имэйлийг хүлээж авсан байна. Царцаа өөрийгөө тодорхойлохдоо хүний эрхийн болон хувийн нууцыг хадгалах олон улсын байгууллага гэж хэлсэн. Онцгой бүрийн эцсийн зорилго нь хувийн нууцыг ухамсарлан хариултыг бий болгохын тулд ижил төстэй сэтгэлгээтэй хүмүүсийг цуглуулсан байв. Харин явуулсан хүн PGP гарын үсгээ дараа нь устгасан байв. 1-р үе шатын ялагч болсон гэх 2 хүн 2015 онд Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагада эцсийн шатнаас хойш үйл явдлуудын тухай дурдсан байна. Царцаагаас мэйл хүлээн авсны дараа тэднийг Dark Web дэх форум руу оруулсан. Энэ форумд 20 орчим өөр хүмүүстэй бас царцаатай хамт байв. Тэдэнд царцаа 3301-ийг аюулгүй байдал, хувийн мэдээллийн нууцлал, цензурын талаарх нийтлэг үзэл санаагаараа нэгдсэн хүмүүс үүсгэн байгуулсан гэж хэлсэн байна. Найзууд нь цааш найзуудаа илсүүлснээр энэхүү нууцлаг нийгэмлэг хурдан хугацаанд томрон олон улсын байгууллага болон өргөдсөн. Дараа нь шинэ илсэгчдэд бүлгийн үзэл сурталын тухай програм боловсруулах үүрэг өгсөн бөгөөд удирдлага буюу царцаа өөрөө хянаж байсан юм. Үүнээс хойш царцаагийн талаар сураг тасарсан бөгөөд хүмүүс ч номыг нь сонирхож унших гэж оролдохоо болцгов. Харин 2017 оны 4-р сард гинт гарч ирэн мэдээлэл хийсэн ба хуурамч мэдээлэлээс сэргийлэх тухай л хэлсэн байна. Өнөөдрийг хүртэл номыг бүтэн тайлж уншиж чадаагүй учраас 3 дугаар шатыг дуусаагүй гэж үздэг. Мөн 4 дугаар шат эхлэх эсвэл нууцаар эхэлчихсэн явж байгаа талаар ямар ч мэдээлэл байхгүй байна. Тэгвэл царцаагийн хувьд хувь хүний мэдээллийн аюулгүй байдал нь энэхүү онцгойтой ямар холбоотой вэ? Энэ тоглоомороо дэлхийд ямар утгаснаа мессеж өгөхийг хичээсэн бэ? Гэх мэт маш олон асуултууд бидэнд үлдсэн юм. Хэрвээ та сонирхож байвал Liber Primus намын нууцыг тайлах гээд оролдоод үзээрэй. Баярлалаа.